Сайн бицгаана уу? Энэ бичлэг нэр юу гарах вэ гэхээр зүгээр л энэ яг миний хамгийн анхны бөгөөд хамгийн сүүлийн ийм төрлийн бичлэг байх байхаа. Окей. Яагаад гэхээр би дахиж хэвчээ чим олон бараа захиалахгүй байх гэж бодож байна. Би юу н яагаад ийм хэрэгтэй хэрэггүй мөнгө өрд юм болов? Oh my god. За юутэйч бүүнөрөө хамт задлж үзцгээе. Миний юу захиалсныг харцгаая. Йоо, миний гар хав харуулж sorry. За аудрыг. За ийм том ууттай юм. Юутэйч задлыг зэ. За хамгийн эхлээд энэ энийг хараа авчи. За би хувцсантай ихтэй өмсч үзнэ. За энэ болохоор хамгийн ихнийх нь нэмийн дүр байна. Тэрний хувцс юм. Энэ чихтэй юм бэ. Яа би өөрөө ерөөсөө харахгүй ангитэй зүгээр дээ. Энэ хартаа парикийн хам захиал сахгүй гэсэн чи хавчаар нэрхгүй гэсэн чи энэ хавчаар нэрчиж. Nice. Тийм биелэх үдээ ёо. Юу вэ? Нэрхгүй юм бах та. Тийм байна. Энд тэ баг нэвтэрдгүй юм байна. Бараг ингээл хабар тэрхүү. Гадуурх жилет гин байна. Цагаан цамцсан байна. За ингээд пижек нь байна. Энэ хартаа. Зэнга байна. Энэ зэнгагийн гэтээ өөрөө зангидах юм шиг шүү дээ. Яна би одоо чадахгүй. Эзүний. Юпг. Энэ дүр нь болохоор өөрөө ахлах сургуулийн билүү дунд сургуулийн сурагч байхгүй юу? Энэ парик нэ. Yay! Энд тэг хар юм шиг хатадах юм. Надад хар байгаа. Саар л. Уусаа энэ дүрийнх нь үсэн ер нь бол саар л туяатай хар. Йоо, миний гарыг битгий хараарай за. Бүр ингэж хав харалцсан байна. Нүүр ингэж борлсон байх. Гэхдээ будгийн хүчээр хоцноо би бүгд нь гараа тавьчин заяа. Та нарт хөдөлөө. Тэгээ сүүлд нь болохоор бүх хуцаа ингэж ихнээс нь өмсч үзье. Гэтэ нэг амар олон хуц байхгүй шүү. За дараагийн хуц нь болохоор My Little Pony-ийн Twilight Sparkle хүн болдог ангийнх нь хувцс. Бас парик. Энэ өснэ. Энэ яг гоё байх байхаа. Мэдгүй би сайн мэдгүй. Энэ ууртай юмс юм байх та. За зэнгээ юм бах та. Мэдээж цамц. Энэ уг нь ээс ярьцмаар гэтээ том харагдах юм. За зүгээр тий гайг байхаа. Юу гэнэ? За энэ юутай ч юу гэнэ заяа. За ингэж боллоо. Twilight-ийн хувцс дуусаа. Дараагийн зүйл бол цүнх. Энэ гэдэг мангар хөөрхөн хямдхан байсан заа тэгснэ. Бариул 8 хөөрхөн материал нь хөөрхөн хамбан юм байна. Энд цахилгаантай юм байна уу? Йоо. Би босхоос залхуурд энэ sorry. Дараагийнх нь болохоор цамц. Яана энэ чинь ямар задгаа юм бэ? Энэ бас ээс тэгтээ том л харагдаад байна. Угаасаа том загвартай ч л өмдгөө би яг санахгүй. Энэ хамгийн хүлээжсэн юм байна. Палаж 6 дээр их л гоё харагдаж ш. Над дээр ямар харагдах юм мэдэхгүй байна уу? Энэ тэгтээ торон нэвтэрдэг юм байна. Материал нь 6 дээр тэгж харагдаагүй штий. Би дотор одоо юу өмснө гэсэн үг вэ? Энэ бүр яг жинхнээсээ амар задгаа. За би чинь тэгтээ төгсцөө оюутан хүн шүү дээ. Задгаа өмсч болно үстэй. Boy. Тэгтэл энэ арай л дэндүү задгаа. За. Тэгтээ юм гоё уур таньцуутай. Тийм богинохон хормойтой. Одоо бараг дуусчин дөө. Одоо нэг юм шилэн. Би надад захиугүй би мэдэхгүй наа. Мэдгүй би өөрөө ерөөсөө харахгүй байна. Тэгээ сүүлд нь бичлэг анилж байхдаа харнаа. Утасны кейс. Ийм хөөрхөн сантай. Би ихлэ гиттэй захиалгаж байгаа. Миний утас ногоон гот болохоор ягаан өнгийн юм буцахгүй байх гэж одоо тэгээд ийм авсан. За одоо энийг хийж үзье. Сая сонссноо энэ нэг тийм шахарсан юм шиг дугаж энэ утсаа элсэн дээр унгацсан заяа. Тэгээ бөөн элс. Би уг нь амхандаа цэвэрлсэн л дээ. Гэсэн чинь элсэнд байсаар л байгаа. Тараа. Ийм хөөрхөн кейстэй боллоо. Энд гэдэг материал нь амар хөөрх юм байна. Юутай ч ийм хөөрхөн кейстэй боллоо. Би хамгийн анх энэ кейсийг авсан байхгүй зүгээр кейсгүй байхаар гэж тод. Тэгсэн чинь тэр дэлгүүрийнх нь ах намайг чи өөр өнгөөс нь харахгүй наа чи арай жоохон онцгүй юм шүү. Эмгтэй хөөхдөд. Яг үндэ надаа энэ таалагдчихсэн заяа. Тэгэл зүгээр дээ хань гоё юм. Авцсан.
За энэ ийм хайрцагтай байна. Энэ дотор аягүй нөгөө түлхүүрээ осрууд байгаа юм. Би баахан My Little Pony-тэй түлхүүрээ осрож эхэлсэн. My little pony, my little pony. Нөгөө линзний цав байна. Би 2-3 линз авсан байсан байхгүй. Тэгээд их хүлгэж амар ядаргаатай. Тэгээд ийш тийшээ алуу болчих гэсэн байхгүй. Тэнгүүд нь яг олон линз хадгалах зориултай ийм линзний сав авчий гэж бодоод тэгээд авсан. Амар хөөрмөгөөд би. Тэгтээ би дотроо 5 4 шиг линзний сав байх юм болов гэж 5 шиг байна. Тэгээд 5 линз авч болно гэсэн. Бүгжэн. Би ч нэг алтлаг өнгөтэй ирэх болов гэсэн чинь мөнгөлөг өнгөтэй байна. Тэгээ томдож ийн надаа. Яа, миний гар бүр хапар. Тэтэл харцгаа. Амар томдож байна. Багсгаж болох нь үү гэдгийг. Багсгаж болохгүй. Гэтэ ардаа юм зайтай энэ нэгэн хүчтэй хүнээр багсгуулж болох байхаа. Би болж чадахгүй мэн. My Little Pony sticker энэ дотор хэдэн шиг байгаа лээ тэрийг санахгүй наа. Дараа үз. За, мэдлхүүр осрууд байна. Би яг гол дөрийнхэн 6 дүрийн мэдлхүүр оср авсан. Тэсний энэ бүрхэн дээр нэрийг бичээг байна. Хэрэг та My Little Pony үздэг бол аль дүрт нь хамгийн дуртай вэ? Би яг хамгийн анх үзэж байхдаа Twilight хамгийн дуртайс ахгүй юу? Зүгээр яагаад ч юм ингээд тиймэрдэн мэдлэгтэй айгуу тийм ухаалаг зүр заяа. Тэнгүүд яг одоо ингээд цаад үзээд ахаар би Rarity тэгээд Fluttershy хоёрт айгуу дуртай болсон. Яагаад гэвэл тийм эмгтээлэг болохоор юм болов уу? Мэдгүй яагаад ч юм дээр хоёрт илүү дуртай болсон. Энэ батганы наалт юм. Oh my god! Wow! Одоо энэ ингэдэг заяа. Ийг батган дээрээ наагаад эхлээд нүрээ сайн цэвэрлэн заяа. Тэгээ батган дээрээ наагаад 6-аас 8 цаг лөө ер нь 6 цаг байхаа нүрэн дээрээ байлгаад тэгээд хуулж авдаг. Тэгээд цэвэрлдэг байхаа. Хуулахаар ингээ батган гараад ирдэг юм шиг байлээ. Ойрч минь нүрнээр амирх батга гараад байсан болохоор одоо ч баг ярилчтэй. За яах вэ? За одоо баг ганц 2 л юм үлдсэн байна. Нэг л юм үлдсэн юм. Энэ нөгөө нэг хүн алзын нэг юм хар хувц яваад штэ. Им бариу. Ер нь ингэ амар гой хардаад байхгүй. Тийм болохоор би ингэ за нэг авт юм уу даа гэд бодож ирсэн. Гэтэ би зүгээр л өөрөө гэртээ өөрийгөө харж баясан. Тэгэл авсан. Би багтайг нах уу багууг нах уу гэхээр би багтайг авсан. За одоо ингэ өмс чадлаа. Нар. Яа одоо миний харагдахгүй байна. За одоо багийн зүүж үзэх үү яах вэ? Энэ бэлэтэй байгаад хам бол миний хөдөлмөрийн чадварыг бараг 40-50% буурах юм шиг байна. Энэ багтаа халуудж өгөх юм байна. За энэ бол хөөрхөн таарал байх шиг байна. Би танарт нэг муу мэдээд болох уу? Энэ хуруу нь урагдчих. A few moments later. Юу яална? За мэдээж энийг янзлна. Одоохондоо юм харагдаж байна. Nice. Өсбөр аимшиг. За би юутай ч нэг мэдээж янзлаад нүрээс гоё ойлгоод хувцас гоё өмсгөө тэгэл зураг дарах байх л та. Гэтэ би зүгээр энэ косплей гэр нь бол өөртөө л зориулж хийдэг ямар нэгэн ажиллагаанд оролцох гэж ямар нэгэн шагналын төлөө биш зүгээр л өөртөө гоё харагдахад би энэ дүр төвөрчлээ тийм ээ гэж бодогдохын тулд хийдэг юм уу? Хийдгэн цаашаа зүгээр ингэ зураг дараал өөртөө зориулаад тэрийгэ постолдог. Бусдаар нэг амар косплей хийдэг хүн бол би биш. За тэр жаахан. Одоо энийг сэлцгоё. Дараагийн хувцас Twilight Sparkle. Энийг яах учраа ойлгохгүй байна. Одоохондоо ингэ шууд хайчи. Юбк надад амар томдож байна. Амар нь цаашин ер нь бол томдож байна заяа. Гэтэ хасаад очиж болно. Сая ингэхэд л юбд ошоо шутарч байна. Яа нэг ачаа ирлийн зэмшил харагдчих. Юу ээ. Артлт нь юм жоохон sorry. Тэний чолкын дэр бүр юу ээ. Юус одоо ямар л харагдаж байгаа юм бол мэдэхгүй байна юу. За юутай ч нэг иймэрхүү. But all I've ever done since being here is drive everyone apart. Дээдл нь бол хөөрхөн таарч байгаа юм шиг байна. Яг юбхэн таараа тэгээд ингээд юбхөр ингэчүүл яг хөөрхөн таарах байхаа юм л. Ханзун ийм хөөрхөн. Ингээл гоё миний гарыг харалсан гэж хинж мэдгүй юм шүү. Ингээ үживэл.
Азар энэ цамц нь бас нэвтэрдгүй нь яамаа да. Тэсний юм хөөрхөн зүйтэй. Яа. Би гутал бас загсан байхгүй юу? Тэрийг хамгийн сүүл гарна гэд ийшээ гараад тавьчаад сая задлахаа мартсан байна. Одоо хэл задлж ийзээ юу. Би нөгөө personal color тодорхойлсон байхгүй юу? Тэгсэн чинь ихэх стилүүдээс гарч ирд юм хэлээ. Тэрэн дээр яг минийх тэр cowboy илүү тиймэрхүү юм байсаахгүй юу. Тэнгүүд нь би ийм гутал захиалж үзье. Зурган дээр нь харчаад би жоохон онцгойж магадгүй гэж тэгтээ захиалсан. Тэгтээ хөөх ирлээ. Йоо энэ бүр яг таарч юм. Йоо зан иймэрхүү. За ингээл болцсон уу. Йоо би энэ бишгийн туршид баг өөрөө нэг ч харсангүй. За гайгүй л царайтай байсан байх гэж найдаж байна да. Энд яг хэдийн шиг стикер аа би санахгүй байна. Тэгтээ хөөхөн дөрөнд байгаа харъя. Харчи. За юутай ч энэ бол бийсэн. Энэ ямар хөөрхий. Энэ хартаа ингэж зургуулаад гэсэн юм зүрхний хэлбэртэй. Хамгийн яа миний гарыг битгий тоогоорой. Хамгийн сүүлх хэвээр хөөрхөн. Ястай хөөрхөн. G-сэндвич Pinkie Pie хоёроо. Та нар хамгийн сүүлийн ингээ үзсэн бол энэ хоёрыг хүүхдийг харсан байх. Хамгийн хөөрхөн хос. Би тэгтээ сүүлийн ангийг харангууд Rainbow Applejack хоёр хамт амьдарч байгаа байх. Rarity болохоор ганц би бэж магадгүй заяа. Тэгээд Pinkie бол мэрэж гэрэлсэн. Twilight мэдээж гүнжүүлсэн болохоор хинж байхгүй. Гэтэ Flash-тай нийлээсэй гэж хүссэн боловч тийм болохгүй байх. Уусаа Twilight амирх наслаа тэгээ Flash төрүүлээ өгч бол. Гэтэ нэрээ Katniss чинь Twilight-тай ахтай гэрлэгч байгаа нэг армартай. Fluttershy болохоор мэдээж Discord-ийн гэрээс гарч ирсэн болохоор Discord-тай амьдарч байгаа хаа. Манай Spike бол өнөө хөрхөн болсон байсан. Тэгээ Generation 5-ыг бол би нэг үзгүй аав. Хамгийн ихний ангийн үзээд тэгээ богино хэмжээний 2 3 ангийг шидүүхүү тавьсан болов. Ангийг үзэл тэгэл үзэв. Гэтэ комик дээр нэмэр гоё юмнууд гард юм шиг үлээ. Би комикийг намаад л. Гэтэ Generation 4-ийн комикууд амар үнэтэй хийсэн хэрнээ Generation 5-ийн комикууд жоохон хямдгандуу байсан. Яг гоё үйл явдалтай, яг гоё зураглалтай байх юм бол тэр үнэтэй ч магадгүй. За нэг иймэрхүү лээ. Юу яриа л дэлгээ авчаа та. Stop it. За ингээд бичлэгтэй хамт байсан баярлаа. Баяртай.